7.1 тэрбум байт юм. Монгол хүн Netflix-ийн нэвтрүүлгийн 114 сая Амотитай харьцуулаад үзье л да. За магадгүй та энэ бичлэгийн гарчгийг хараад яагаад 1 тэрбумын ялалт гэж өгсөн бэ гэж гайхаж байгаа. За тэгвэл би энэ бичлэгээр та бүхэнд яагаад гэдгийг хэлье. Хэрвээ та миний өмнөх 2 бичлэгийг үзээвэл заавал үзээрэй. За яагаад гэвэл солонгосууд хэрхэн яаж энэ одуудыг бий болгодог, за тэгээд ийм амар хүчтэй viral контентуудыг яаж хийдэг талаар тэгээд Physical Asia-д манай Монголын баг тамирчид хэрхэн яаж амжилттай оролцсон талаар нууцуудыг зарласан байна. За тэгээд тэрийг үзчих юм бол та энэ бичлэгийг бүрэн шатараалтайгаар ингээд системтэй ойлгох боломжтой байна шүү. За тэгээд хэдүүлээ бичлэг рүүгээ орцгоё. Одоо хэдүүлээ Physical Asia Монголын баг тамирчдын Instagram аккаунтуудыг харцгаая. За хамгийн ихэнд Орхон баярын Instagram аккаунтыг харагдчихна. Өмнөх бичлэгэн дээр бол 340 мянган дагагчтай байсан болол одоо тэр тоонд бүр 110 мянгаар нэмэгдээд одоогийн байдлаар 451 мянган дагагчтай болсон байна. Үүгээр зогсохгүй 7 хоногт дунджаар 20 мянган дагагч нэмэгцээр байна гэд та бүхэн бодод үзтээ. Одоо тэгвэл сошиал медиар жинхэнэ бүүн болсон жинхэнэ Монгол дайчин баатрийн дүр төрхтэй их хөргөлийн Instagram аккаунтыг харцгаая. За өмнөх бичлэгэн дээр бол 229 мянган дагагчтай байсан. Тэгсэн бол энэ удаа бүр 2 дахин нэмэгдээд 420 мянган дагагчтай болсон байгаа. Вау! За энэ бол бүр үнэхээр гайхамшигтай тоо гарч ирж байна. Өдөрт 10 мянган хүн, 7 хоногт бараг 30 орчим мянган хүн. За тэгээд сүүлийн 30 хоногт бүр 320 мянган дагагч нэмэгдсэн. За энд бол мэдээж Physical Asia-гийн нөлөө бол байгаа. За тэгээд сүүлд бол 14 хоног орчмын өмнө бол One Championship Андрашиг эсрэх бол тулдаад манай инх хөргөл маань бол дэлхийн аварга болсон. За тэгээд тэрнээс хойш бол бүр огцом нэмэгдсэн. Бүр 115 мянгаар нэмэгдсэн гэд та бүхэн боддоо. За тэгээд мөн цаашлаад One Championship-ийн Альбесны Instagram аккаунт бол инх хөргөлөөр хөтлүүлсэн гэд бүр маш олон амжилтуудын эзэн болж чадсан байгаа даа. Инх хөргөлийн үр дүнг одоо хэдүүлээ тэгвэл Амотитай харьцуулаад үзье л да. Яг нь мэдээж Амоти бол маш том инфлюенсер хүн, бараг л сая дагагчтай хүн. За гэхдээ манай инх хөргөл 2-7 хоногийн хугацаанд түүнийг ялсан байгаа даа байхгүй. За түүний статистикаас харах юм бол 2-7 хоногийн хугацаанд түүнээс 2 дахин бага буюу 55 мянган дагагч нэмэгдсэн байгаа даа. Амотигийн хувьд бол вау, энэ бүгд ерөөсөө та бүхэнд маш гайхалтай санагдахгүй нэг ч юу. Яг тэгвэл инх хөргөл Орхон баяр хоёр маань ингээд дэлхийн том инфлюенсерүүдтэй бүр ингээд өрсөлдөхүйц, энэ зэрэгцгүйц хүмүүс ингээд болсон байгаа даа. Ер нь манай хоёрын Instagram аккаунтууд хэр өндөр хандлттай байт юм бэ? За, Орхон баярын Instagram аккаунтыг харъя л та. Бичлүүд нь тэгвэл харах юм бол нийтдээ бүр 80 гаруй сая хүн үзсэн байгаа даа. Энэ нь бол за бараг л Германы нийт хүн амтай тэнцвүүц тоо гэж хэлж болно. За инх хөргөлийн хувьд бол бүр 114 сая гаруй. За энэ нь бол бүр бараг Японы нийт хүн амтай тэнцвүүц ийм өндөр тоо. За тэгээ энэ хоёрыг нийлүүлэх юм бол 194 сая хүн үзсэн байгаа даа. За тэгэнгүүт энэ тоонд хэрэг тоо юм бэ гэж ингээд бодоод үзэнгүүт за Physical Asia хийсэн Солонгос, Итали, Франц гэсэн 3 орны нийт хүн ам нийлээд ч энэ тоонд хүрэхгүй тийм л асар өндөр тоо. TikTok дээр юу нь яг юу болоод байгаа юм бэ? За TikTok дээр бол Монгол гэсэн хаштагийг ашигласан бичлэгүүдийг үзсэн нийт үзлийн тоо 7.1 тэрбум байт юм. За энэ нь бол бараг дэлхийн 90% үзсэнтэй бүр ингээд тэнцвүүц тийм өндөр тоо. Яг нь мэдээж энд бол давтагдсан тоонууд бол байгаа. Гэхдээ асар өндөр тоо юм. За тэгээд энэ графикаас харах юм бол Physical Asia-д манай Монголын баг тамирчид онцлог үр дүнгуудыг гаргасан үеэр бүр бүүм игээд бүр дээшээгээ энэ график бол бүр пуужинсан байгаа байхгүй. За тэгээд үр дүнд нь бол бүр ингээд 7 хоног болгон 78 сая хүн үзсэн хэвээр байгаа Монголтой холбоотой контентуудыг. За тэгээд энэ үр дүн нь бол ганцхан нэвтрүүлэг дэлхийн хэмжээнд ямар том өөрчлөлтийг, ямар том нөлөөг авчирч болдгийм бэ гэдгийг бол харж байгаа. Ийм том үр дүнд нэвтрүүлгийн багийнхан хүртэл хүрнэ гэж бодоогүй л хэлсэн баг. За тэгээд хүлээлтээс нь давсан амжилтыг үзүүлсэн болохоор Physical Asia-гийн баг хамт олон Монголтой хамтран Welcome to Mongolia нэвтрүүлгийг хийхэр болсон баг. За мэдээж угаасаа солонгосчууд үр дүн муутайсан бол хизэж бүр ингэ сонирхчихгүй шүү дээ. Шинээр хийгдэж байгаа Welcome to Mongolia Солонгост 19 сарын 24-нд Netflix-ээр гарах юм байна. За тэгээд бусад орнуудад бол 1 сарын 1-ээс гарч эхлэх юм байна. За тэгээд нэвтрүүлэгт бол Ким Дон Хён, Амоти, Лхау Гачир,
Орхон Баяр болон за тэгээд бараг л монгол хүн болчихсон манай Эди маань хүртэл орох юм байна. За тэгээд цаашлаад surprise байдлаар те өөр ямар хүн гарч ирэх бол гинт бас гарч ирж магадгүй юм те. Korea Jungan Daily-д нийлгэснээр болол за энэ хүн нэвтрүүлгийн хөтөлбөрийг болол манай багийн ахлагч Орхон Баяр маань болол гаргасан юм байна. За тэгэд энэ бүр үнэхээр гайхалтай биш гэж юу? Яагаад гэвэл монгол хүн Netflix-ийн нэвтрүүлгийн үйл явдал хаагуур юу хийж яаж явах вэ гэд бүх хөтөлбөрийг нь гаргасан юм байна. Орхон Баяр маань Netflix-ийн нэвтрүүлэгт зориулан ямар хөтөлбөрийг боловсруулсныг одоо хэдүүлээ үзэл үлдлээ. За та бүхэн ч гэсэн Монголоо хамгийн сайн сурталчилж чадах ямархуу хөтөлбөр байж болох талаар комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Welcome to Mongolia нэвтрүүлэг гарсны дараа тэнд Монголын ямар зүйлс гарсан талаар тэгээд тэдгээр нь ямар хүчтэй нөлөө үзүүлж болох талаар та бүхэнтэйгээ ахин нэг сонирхолтой бичлэгээр иргэн уулзцгаая. За тэгээд бичлэг маань таалагдсан бол лайк дарж, шеэр хийхээ битгий мартаарай. За тэгээд хамгийн гол нь subscribe хийх шүү. Хамтдаа сониуч яцгаая.